Сайн байцгаана уу? Stock Lab Securities үнцаасны компани хамтран үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Амар Хот байна. За манай Stock Lab Securities үнцаасны компани маань 2021 онд байгуулагдсан. За одоогийн байдлаар брокеринг, дилеринг, хөрөнгө оруулалтын зөвлөх, номинал дансны болон андеррайтерийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. За манай компани бол үнцаасны компаниуд дотроо ерөнхийдөө хамгийн отхон компаниудын нэг байгаа. За хэдий тийм боловч бидэд бас нэлээд хэдийн онцлогтой компани байгаа. За үүнээс дурдвал манай компани өөрийн гэсэн одоо платформ, аппликейшнийг ингээд хөгжүүлж явж байгаа. За мөн бидэд хөрөнгөний зах зээлийн түүхэндээ одоо анх удаага үнцаасны данс ингээ онлайнаар нэх гар утасны аппликейшнаар дамжуулж нээх энэ үйлчилгээг одоо нэвтрүүлсэн байж байгаа. За мөн үнцаасны данс нээх энэ онлайн болгосноос гадна үнцаасны төлбөр тооцооны асуудал бас давхар явагддаг. Энэ төлбөр тооцооны бас энэ гэрээг бас онлайнаар хийх энэ одоо үйлчилгээг хөрөнгөний зах зээлд анхлан одоо юм нэвтрүүлсэн компани байгаамаа. За манай аппликейшн маань болохоор Hype аппликейшны санхүүгийн үйлчилгээ хэсэгт үнцаасны үйлчилгээ хэлбэрээр одоо байрладаг байгаа. За Hype аппликейшнаа татаж аваад Hype аппликейшн дотор байгаа манай үнцаасны үйлчилгээнд дансаа онлайнаар нээдэг. За онлайнаар нээснийхаа дараа бидэд үйлчилгээнүүд маань дотроо хамгийн эхлээд мэдээж хөрөнгөний зах зээлд үнцаасны одоо анхдагч зах зээлийн ярилцаа гэж ярьдаг. Тэ IPO, за эсвэл анхдагч одоо юм бондууд байж бол за хөрөнгөөр баталгаажсан үнцаас ч юм уу энэ үйлчилгээнүүдэд бол онлайнаар бүрэн онлайнаар одоо бодолдож авч одоо хөрөнгө оруулалт хийх боломжтой үйлчилгээ байж байгаа. За дараагийн дугаард мэдээж одоо хоёр дахь зах зээлийн үйлчилгээ. За хоёр дахь зах зээл дээр мөн л адилхан за үнцааснууд буюу тэ хувьцаа, за бонд, хөрөнгөөр баталгаажсан үнцаас зэрэг одоо бүтээгдэхүүнүүдийг бодолдож авах те. За мөн зарах ийм боломжтой үйлчилгээнүүд байдаг. За дараагийн дугаард бид хэдийн одоо нэгэн онцлог үйлчилгээ маань бол одоо автомат арилжаа буюу багц үүсгэх юм үйлчилгээ байж байгаа. За энэ ямар үйлчилгээ вэ гэхээр та бүхний мэддэгчлэн тэгээ арилжааны банкнаас одоо захиалгад одоо шилжүүлэг гэж хэлдэг те. Сар болгон эсвэл 7 хоног болгон эсвэл өдөр болгон ч юм уу ийм автоматар мөнгө татдагтай адилхан өөрөө одоо хувьцаануудаа сонгоод за эсвэл манай Stock Lab-аас санал болгож байгаа хувьцаануудаас багц болгоод одоо ямар одоо давтамжаар авах вэ гэдгийг ингээд сонгоод өөрөө ингээд автоматар худалдаж авдаг юм үйлчилгээ. Тэгэхээр 7 хоногт за одоо би 10,000 төгрөгөөр ийм хувьцаа авах ингээд сонгоод өгчвөл за энийг өмнөөс нь таны оролцоогүйгээр одоо энэ тухайн үнцаасыг ингээд худалдаж аваад яваад ах юм үйлчилгээ байдаг. За мөн бид нар дараагийн үйлчилгээ маань болохоор үнцаас шилжүүлэх үйлчилгээ байгаа. За энэ үнцаас шилжүүлэх үйлчилгээ маань одоо ямар үйлчилгээ вэ гэхээр за одоо зарим компаниуд маань онлайн одоо үйлчилгээнд одоо нэвтрээгүй ийм аппликейшн байхгүй ч юм уу ийм тохиолдолд бол одоо бизнес томтлогоо 1702 хувьцаагаа харах ч юм уу за эсвэл бусад цэнхэр ягаан тасалбараар одоо өөртөө олгогдсон хувьцаагаа харах боломжгүй бол энэ хувьцаануудаа одоо аппликейшн руугаа онлайнаар ингээд хүсэлт явуулаад өөрөө ингээд удирдах юм боломжтой үйлчилгээ байж байгаа. Дараагийн үйлчилгээ маань болохоор хүүхдэд ийм дансны үйлчилгээ байгаа. За энэ маань ямар үйлчилгээ вэ гэхээр эцэг их асран хамгаалагч нь хүүхэддээ ингээд дэд данс хэлбэрээр данс нэх боломжтой. За мэдээж одоо хүүхдийнхаа мэдээлэл болон төрсний гэрчлэгээнийх нь мэдээллийг ингээд онлайнаар гар утсаараа тий аппликейшнаараа дамжуулаад илгээж чинь. За тэгээд данс нь нэгсний дараа за анхдагч зах зээлийн арилжаанд орох тий IPO худалдаж авах, бонд худалдаж авах. За эсвэл автоматар одоо хоригдлол үүсгэх тий магадгүй сар болгон одоо тогтмол дүнгээр хоригдлол үүсгэх 7 хоног болгон хоригдлол үүсгэх юм уу ийм үйлчилгээнүүдийг хөрөнгө оруулалт хэлбэрээр хүүхдүүдэд ингэж үүсгэж өгч болно. Манай аппликейшн дотор болохоор одоо тухайн өөрийнхөө одоо авсан үнцааснууд тий хувьцаанууд бондуудынхаа энэ өөжийг ингээд анх ямар хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ одоо энэ ямар хөө болцсон байгаа юм гэдгийг ингээд харах боломжтой байдаг. Мөн одоо хувьцаат компаниудын ханшийн түүхэн одоо мэдээлэл нь тий одоо хувьцааны ханшин за бондын ханшууд ямар байгааг ингээд өөрөө аппликейшнаас одоо харах юм бүрэн боломжтой ийм үйлчилгээ байгаа.
Нэмж хэлэхэд манай аппликейшнийг дэлхийн хаанаас ч иргэний үнэлэх болон гадаад пассвортаа ашиглаж үнцаасныхаа лансыг нэгээд Монголын хөрөнгийн зах зээл рүү үнцаас худалдаж авах хувьцаа бон худалдаж авах боломжтойгоороо онцлогтой юм аа. За хөрөнгийн зах зээлийн брокерийн, дилерийн, хөрөнгө оруулалтын зөвлөхийн, номинал дансны болон андеррайтерийн бүхий л үйлчилгээнүүдийг Stock Lab-аас хамгийн хялбараар авах боломжтой юм аа.